сайн байцгаана уу? Дараагийн влогда тавтай морил. Яг одоо би сургуулийнхаа там байдаг. Энд ирээд зүлгэн дээр ирээд суудсан. Дараагийн влогоо бичгээд байж гин. Хүмүүсээс би инстаграмаар 2 сэдвээр сонгуулсан чинь хүмүүс Америкт 3 сургуульд хэрхэн тэнцсэн бэ гэдэг тухайга яриач гэсний дагуу өнөөдрийн влог дээр бол тэр сэдвэрээ ярилцъя гэж бодлоо. Өнөөдөр нэг баяртай үйл явдал надад тохиолдсон. Би data management гэдэг хичээлээр манай багш болохоор хэрвээ SQL мэддэг бол төрүүл шалгалтаа өгөөд ангийнхандаа хичээл заагаад passion project-тэй танилцуулж болно гэсэн. Тэгээ өнгөрсөн 3 хоногт бол тасралтгүй яг тэр шалгалтандаа бэлцээр агаад өнөөдөр шалгалтаа өгөөд тэнцээд дараа 7 хоногт багштайгаа бас ямар хуу сэдвээр танилцуулга хийх вэ гэдэг дээрээ ярилцаад тэр сэдвэрээ бол ангийнхандаа ихтгэл тавихаар болсон. Тэгээ энэ бол миний хувьд болохоор нэлээ одоо 2-7 хоногийн дараах нэлээд том амжилт гэж өөрөө харж байгаа. За өнөөдрийн одоо гол ярилцах сэдэв маань болохоор Америкийн 3 их стэйт сургуульд яаж тэнцсэн бэ гэдэг тухайга ярих гэж бодож байна. За би ерөнхийдөө бол George Washington, University of Washington, Michigan гэсэн сургуулиуд руу явуулсан. За яагаад энэ сургуулиуд руу явуулсан бэ гэхээр үнийн хувьд арай одоо төлбөрийн хувьд арай боломжийн гэхдээ бас хямдхан сургууль биш байсан. Жилийн ер нь гурлаа $65,000 одоо төлбөртэй тийм сургуулиуд байгаа. Жорж Вашингтоноос бол би $25,000 тэтгэлэг авсан. Гэхдээ яг дараа төгсөөд одоо гарсны дараах боломжуудаа хараад University of Washington-ыг бол сонгосон байгаа. University of Washington болохоор дэлхийд топ 10 тогтдог ихтэй сургууль байгаа. Энд бол элсэж орсондоо бол нэлээд баяртай байгаа. За хамгийн эхлээд ер нь бол маш урт хугацааны одоо процесс болдог гэдгийг бол хэлмээр санагдаж байна. За миний хувьд болохоор баг өнгөрсөн 9 сар одоо яг энэ Америкт ирэхийн тулд аплайдаад сургуульдаа тэнцээд дараа нь визний асуудлаа шийдээд ингээд явсан байгаа. Тэгэхээр энийг бол маш сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хамгийн эхлээд. За дараагийнх нь болохоор хамгийн чухал нь өөрийгөө таних. За та өөрийгөө ингээд таньчихсан, яг юуны төлөө явж байгаа, ямар зорилготой вэ гэдгээ яг карьерийн хувьд тодорхойлчихсан байх юм бол танд яг дараагийн алхмуудыг хийхэд маш амар болно. Оюутан байхдаа одоо бид нэр ямар нэгэн төсөл хөтөлбөрүүдэд оролцож исэн эсвэл өөрөө оюутан байхдаа ямар нэгэн санаачлалуудыг гаргаж исэн. Тэгээ энийг маш сайн бид нэр бодож эсэн дээрээ тусгаж өгөх ёстой. Тэгэхгүй бол хүмүүс болохоор маш олон юм хийчихсэн мөртлөө яг эсэн дээрээ бичгээ тулахаараа яг ингээд санахаа болчдөг. Би баг зүгээр л ингээд оюутан байсан гэтэл ямар нэгэн хакатон тэмцээнд орж исэн. Эсвэл та яг оюутан байхдаа дипломоо бичиж байхдаа ямар амжилт гаргасан бэ гэдгийг маш сайн эргэж харах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За мөн энэ нь болохоор яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Хувь хүн маань хэн бэ гэдэгтэй бол нэлээс холбогдож өгөх юм. За миний хувьд бол яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр би угаасаа л data analyst, AI machine learning-тэй холбоотой чиглэлд ажиллахад өөрөө их сонирхолтой байсан учраас энийг ирээдүйн зорилготойгоо өөрийнхөө зан төлөвтөөгөө ингэж холбоход надад илүү амар байсан. За хоёрт нь болохоор би нэг өмнөх влогон дээр ярьжсэн өнгөрсөн одоо ирээдүй гэсэн энэ 3 цаг дээр илүү өөрийгөө бодоорой гэж хэлжсэн. За тэгэхээр эсэн дээр бичгтээ бол бидний өмнөх туршлага яг одоогийн хийж байгаа зүйл ирээдүйд хэн болох вэ гэдэг энэ 3 холбогдож та илүү эсээгээ одоо логиктой бичиж чаднаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор recommendation letter байгаа. За бид нар бол аплайдахта өөрийн гэсэн эсээгээ бичиж өгж байгаа. Тэрнээс гадна нөгөө талаас болохоор таны захирал ч юм уу, багш ч юм уу тэдгээр хүмүүс маань болохоор биднийг тодорхойлж өгөх recommendation letter гэдэг захиаг заавал авах юм. Энэ захиан дээр маш сайн эхлээд захирал багштайгаа бол ярилцах хэрэгтэй. Заавал захиралч биш байж болно менежер ч юм уу таныг ахалж исэн ямар ч албан тушаалтай хүн байж болно. Тэдгээр хүмүүстэйгээ та яг өөрийнхөө ямар онцлогийг гаргаж өгмөр байна, юуг бичмээр байгаагаа илүү сайн анханасаа ярилцаж тохирох хэрэгтэй гэж бодож байна удаан хугацаанд. Тэгэхгүй гинт ингээд би танаас нэг захиа авах гэсэн маа гэснээр өөрөө яг
аль талаасаа бичүүлмээр байгаагаа мэдгүй ямар ч логикгүйгээр анханасаа бичүүлээд авчих юм бол яг таны бүрэн тодорхойлж чадах үгүйг нь одоо бид нар мэдэхгүй учраас эхлээд сайн ярилцах хэрэгтэй. За дөрөвт нь болохоор захиа хоорондоо давхцахгүй уйлдаа маш одоо нарийн байх хэрэгтэй. За нэг талаас одоо оюутан бахынхаа багшаас та захиа авлаа гэж бодоход тэр хүн таныг оюутан бахтаа ямар ур чадвартай байсан, ямар бусдаас онцгой чадвартай байсан бэ гэдэг дээр нь илүү их таныг одоо дүгнж өгнө. Та оюутан бахтаа ямар оюутан байж чадах юм гэдгийг. За нөгөө талаас болохоор та захирал менежерээс яг одоогийнхоо та багаар ажиллах чадвар те санал санаачлагууд, шинийг санаачилдаг энэ чадварууд ажлын байран дээр яаж гарч ирсэн бэ гэдгээ тодорхойлуулна гэсэн үг. За нөгөө талаас та магадгүй таны техникэл одоо яг ажил дээр гарч ирж байгаа тэр ур чадваруудыг за магадгүй та Excel дээр маш сайн ч юм уу эсвэл нэмэлт одоо програмын хэл ашиглаж чаддаг ч юм уу те тэр яг ур чадваруудаа илүү тодорхойлуулсан ийм гурвалсан захиа авчих юм бол танд маш их одоо тус болно. Хүмүүс болохоор яг захиагаа авахтаа бол ингэж уйлдуулж хардаггүй давхцуулаад ингэ бичиж явчихд юм билэ. Давхцуулаад бичиж гинэ гэдэг чинь яг таныг зөвхөн нэг өнцгөөс хараад байна л гэж ойлгож болно. Тэгэхээр та захирал менежерүүдээс бас одоо яг ажил дээр гаргаж ирсэн амжилтууд тэ тэрийг бас илүү их ингээд тодорхойлуулад багш нараасаа болвол та академик ур чадвараа тодорхойлуулж авна гэсэн. Тэгэхээр анханасаа яг гадаадд сурья аплайдаа гэж бодож явах юм бол маш олон талаас нь бодох хэрэгтэй гэсэн. Урт хугацааны процесс дээрэс нь тэр олон одоо захиа өөрийн бичих эсэг та яаж ингэж зохион байгуулж бичих вэ гэдгээ маш сайн өөрөө эхлээд дотроо тохирч бодож ич олон талаас нь бодож ич одоо эдгээр үйлдэлүүдийг бол хийхгүй болвол зүгээр л одоо би захиа авъя ч гэдэг юм уу за нэг ийм эсэ ингээд биччихье гэд ингээд бичих юм бол логик уялдаа холбоо байхгүй болно л гэсэн. За тавд нь болохоор илүү тоо баримтуудыг дурдж өгөөсэй гэж хүсэж байна. За манайхан болохоор яг ихэнх нь биш шүү. Одоо зарим хүмүүс болохоор эсэ бичих яг сургууль руу өргөдүүлэх ч юм уу тиймэрхүү маягаар ингээ боддог. Гэхдээ гадаадын их сургуульд болохоор тийм өргөдүүлэх тактикийг ерөөсөө сайн эсэ гэж үнэлдэггүй. Ямар эсэг сайн эсэ гэж үнэлдэг вэ гэхээр яг бодиттой тоо мэдээлэлтэй дээрэс нь яг бүх юм чинь тодорхой. Та яг юуг зорж ирж ийсэн, одоо яг тэрнийхэн төлөө юу хийсэн байгаа, ирээдүйд та яг хэн байх вэ гэдэг дээр бүх зүйл чинь ингээд тодорхой байж ич таныг энэ хүн чинь яг ийм зүйлийн төлөө зорж штэ. Энэ хүн өөрийгөө олчихсан байна. Юу гэхээ мэдж байгаа юм байна гэдэг дээр чинь үндэслэж таны захиаг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхгүй ингээд ихэнх хүмүүс маань одоо юу гэдэг чинь би Монголд одоо модон жорлонд ч гэдэг юм уу маш олон тийм жишээ байдаг. Яг хуу зарим хүмүүс илүү өнцгөө олоод бичих юм бол тэр тусалж магадгүй. Гэхдээ ихэвчлэн бид нар бодит тоо мэдээлэлтэй бол бичвэл илүү хүмүүст хүрнэ гэж ойлгож байна. За 6 дахь нь болохоор ихэнх зүйл дээр танд хэрвээ тэр үед боломж хязгаарлагдмал байсан бол та яаж бий болгож ирсэн бэ гэдэг үнцгийг заавал тусахыг хичээгээрэй. Энэ бол таныг одоо нөгөө бусдаас арай өөрөөр харж байна гэдгийг бол илэрхийлж идэг. Одоо жишээлбэл Монголд бол яг AI data science-тэй ч юм уу зарим одоо нарийн мэргэжлүүдтэй холбоотой сургалтууд бол жоохон дутмаг байдаг их сургууль заавал орох шаардлагатай ч юм уу за их сургуульд орлоо гэхэд танаас илүү хичээл зүтгэл шаарддаг. Тэр үед та яаж өөрөө тэр нөхцөлийг бий болгож ирсэн. За магадгүй англи хэл сурах англи хэл сурах бол монгол хүмүүсийн хувьд бол нэлээд асуудал байдаг. Яагаад тэгэхээр бидний хоёр дахь хэлж биш яг орчин бүрдүүлнэ гэдэг бол нэлээд асуудалтай байдаг. Тэгэхээр та өөрөө англи хэлээ сурахдаа яаж орчин бүрдүүлж ирсэн бэ гэдэг хичээл чармайлтаа бас бичиж болно. Мөн мэргэжлийн хувьд та яаж өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ирсэн бэ гэдгээ бичиж болно. Ер нь ихэвчлэн одоо тасралтгүй өөрийгөө ямар нэгэн арга хэмжээнд оролцож сорддог ч юм уу хакатон тэмцээ эсвэл өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ирсэн гэдэг одоо энэ мэдээлэл бол нэлээд үн цэнтэй мэдээлэл олон таны хувьд. Тэгэхээр магадгүй нэг жилийн дараа та гадаадд сурья гэж бодож ивэл одооноос яг энэ зүйлсүүдийг бодоод
За ер нь бол би нэг ийм түүхүүдийг өөртөө ингээ бүтээх систем байна гэдэг дээр нь ажиллаад явах юм бол жилийн дараа та өөрөө тэр түүхээ бүтээчихсэн бичих одоо баялаг түүхтэй болчихсон байх болно. За долоод нь болохоор за ер нь бол ихэнхдээ өндөр оноо үзүүлэлт гэхээсээ илүү таны логик уялдаа холбоо өөрийгөө яаж илэрхийлж байгаа ямар өнцгөөс нь харуулж байгаагаар илүү их сургуулиуд үнэлдэг. Та ингээд маш сайн дүнтэй бүр ингээд бүх хичээл дээрээ 100 за ажил дээр нэлээх амжилт гаргасан ч гэсэн үнэхээр гоё өнцгөөрөө бичиж тэр логик уялдаа холбоог гаргаж ирч чадахгүй болвол таныг одоо зүгээр л одоо энэ хүн ингээд гүйцэтгэж явж исэн байна гэдэг тэр өнцгөөс харах магадaltaй. Тэгэхээр та яг тухайн үедээ хийжсэн зүйлээ ямар утга учиртайгаар авч явж исэн бэ гэдэг мэдээллийг заавал оруулж өгөх юм бол илүү үн цэнтэй эссе recommendation letter болно л гэж бодож байна. За 8-нд нь болохоор их сургуулиудын одоо өргөдөл өгөх процессыг бүгд одоо өөр байдаг. За жишээлбэл би University of Washington-д орохдоо апплайдаад материалуудаа өгсөн ч гэсэн надаас онлайн ярилцлага хийлгүүлсэн. За тэр нь болохоор нэг 1 минутын дотор 10 асуултанд ингээд хариулах тийм ярилцлага байсан. Тэр нь болохоор яг ингээд энгийн зүйлсүүд биш. Жишээлбэл багаар ажиллаж байгаа явцад иймэрхүү асуудал гарвал та яах вэ? Одоо таны найз чи одоо ийм асуудалд орсон бол та яах вэ гэх мэтчлэн таны харилцаа хандлагыг илүү харсан тийм ярилцлагууд болдог. Тэгэхээр орох гэж байгаа сургуулийнхаа шаардлагуудыг маш сайн судлаад өмнө нь болж игэл та ярилцлагандаа бэлдээд тий YouTube зөндөө олон их үүсрүүдээс та яаж хүмүүсийн ярилцлагандаа бэлтэж байгаа тэр болгоныг ингээ харах боломжтой. Тэгэхээр та эдрийг өөрөө бэлэн ингээд ороод үзээд авах боломжтой учраас өмнө нь одоо бүр 1 жилийн өмнөөс хэрвээ та энийг бодоод явж явах юм бол 1 жилийн дараа та зөндөө олон бичих одоо зүйлсүүдтэй харах өнцгүүдтэй болчихсон байх болно. За энэ хүрээд ерөнхийдөө бол миний одоо ярих зүйлсүүд болсон. Аль болох би зүгээр сургуулиуд ийм материал авдаг, ингэдэг, тэгдэг гэд иймэрхүү зөвлөгөө өгье гэхээсээ илүү би одоо яг аплайдахдаа ямар үн цэнийг өөртөө гаргаж ирж чадсан нь одоо анхны удаа аплайдаад шууд сургуулиудад тэнцэхэд нөлөөлсөн бэ гэдэг одоо энэ өнцгөөс бол ярих гэж бодлоо. Тэгэхээр та бүхэн асуух зүйлээл комментээр бичээрэй. Би мөн миний Instagram хаягийг бас дагаж болно. Би цааргалахгүй зөндөө олон мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. Баярлалаа. Чиний